За бид нэр хувь хүний орлогын албан татврыг нийтээр бүгдээрээ 1% болохыг дэмжиж алгадчихж байгаад энэ хуулийг баталж явах шиг байна. Гэхдээ татврын бодлого гэдгийг бид нар аягүй сайн эргэж нэг хармаар байна. Ер нь татврын бодлогын зорилго нь юу юм бэ? Төсөв бүрдүүлэхээс гадна нэг том зорилго байгаа. Энэ юу вэ гэвэл шудраг ёсны татвар өөрөө шудраг ёсны зарчмыг хангах төрийн нэг бодлого байх ёстой. Татвар өөрөө шудраг ёсны илэрхийлэл байх ёстой. Татвар өөрөө айл өрх бүрийн хаалгаар орж байгаа тэр орлогод нь зардалт нь тэр өрхийн дэмжлэг байх ёстой. За энэ үүднээсээ 1% бол хүн болгон таалагдчих магадгүй. Гэхдээ яг төрийн түвшээдийн зүгээс бодлого тодорхойлогчдын зүгээс ийм залхуу аргыг бид нэр хэрэглэмээргүй байгаа юм. Ийм залхуу аргыг хэрэглэмээргүй. Энэ татварын чинь цаана дахиад тэгш бус байдал явах үедээ орлого өндөртэй хүмүүсийн хувьд дахиад энэ шудраг ус асуудал үүсэх үедээ бидний энэ татварын бодлогын цаана байгаа олон хүүхэдтэй өрхийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ асарж байгаа ээж аавын асуудал, хүүхдээ асарж байгаа ээжийн асуудал, өндөр настай ээжигээ аавыгаа асарж байгаа ийм өрхүүдийг бид нар яаж татврын бодлогоор дэмжих вэ? Ялангуяа хувь хүний орлогын албан татвар бол бас яг олон улсад бол хүлээн зөвшөөрөгдсөн нэг төрлийн бодлого байдаг. Эдгээр өрхүүдийг дэмжих нэг чухал бодлого нь татвараар дамжиж хичнээн гэр бүлийнхаа хичнээн нийгмийн ачааллыг тэр хүн үүрж байгаа юм бэ гэдгээс нь хамаарч татврын уян хатан нөхцөл хөнгөлөлт дэмжлэг үзүүлдэг. Манай улс ерөөсөө ийм татврын бодлого, ийм төрлийн хүчин зүйлийг харгалзах талаар ерөөсөө төрийн түвшээд сангийн аам гэдэг юм уу энэ бодлого тодорхойлогчдын зүгээс огт гарахгүй байгаад байна. Энийг ер нь бүгдээрээ дараагийн татврын хуулиуд дээр эргэж харж энэ талаар ярмаар байна. Энийг судалмаар байна. Энийг нийгмийн хилцүүлэг эргэлтэнд оруулмаар байна. Өнөөдөр 2 хүүхэдтэй, 3 хүүхэдтэй, 4 хүүхэдтэй 2 сая төгрөгийн орлого олж байгаа өрхийн орлого хэдийгээр 2 сая төгрөг боловч зарцуулалт нь шал өөр байгаа. Энэ нийгмийн баялагын хуваарлалт шал өөр түвшинд байгаа. Энийг бид нарийн олж хармаар байгаа байхгүй юу? Ганц бие ээж, ганц бие аавын үед бас нэг өөр байгаа. Ганцхан өөрөө ажил хийдэг 2 хүүхэдтэй ганц хөдөлмөр эрхэлдэг ээжийн үед хэдийгээр 2 сая төгрөгийн орлоготой адилхан 2 сая төгрөгийн орлоготой боловч дахиад тэр хүний үрж байгаа нийгмийн ачаа дахиад нэг өөр түвшинд байгаа. Тэгэхээр энэ бүхнийг харгалзаж үзсэн татврын бодлого хизээ манай улс энэ бодлого руу ахиж дэвшил гаргах вэ гэдэг ийм асуултыг асуугаад байгаа. Тэгээ харамсалтай нь энэтэй холбоотой яг тийм суурь судалгаа, мэдээлэл ийм зүйл ерөөсөө төдийлөн хэлэхгүй байгаа. Бид нар харьцангуй нэг үеэ бодвол бүгд цахимжаад байгаа. Хин хідэн хүүхэдтэй, хин хичнээн хүнийг асран хамгаалж байгаа юм бэ гэдгийг бүгд цахим системээр бол төр мэдхэд маш амархан байгаа. Тэгээ энийгээ бидний татврын бодлоготойгоо уух цаг нь болсон болов уу гэж харж байгаа. Тэгээ тийм учраас би бас зарчмын зүрхтэй санал гаргасан. Гэхдээ харамсалтай нь үүнийг ойлгох гишүүд тун ховор байна. Эхлээд та бүхэн энийг ойлгож, уншиж, судалж үзээрэй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм татврын бодлого байгаа. Тэгээ энийг дараагийн татврын хууль тогтоомж дээр сангийн ам энийг бодлого олгож оруулж ирээсэй гэж хүсэж байна. За асуултаас үнтэй. Дундуур нь асуулт асуусан. Бодлогод өөрчлөлт хизээ оруулах юм бэ? За, гав гишүүн. Баасанжрал гишүүн бол бас зөв асуудлуудыг өндж байна. Ер нь бол татврын зорилго бол олон зорилготой байдаг. Шударгын ёсыг тогтоохч зорилготой байдаг. За хөрөнгийн эндх шуваарлалтын энж зорилгууд байдаг. За хор уршигтай зүйлийг бас бага хэрэглүүлэх зорилгоор ч татвар бий болгодог. За сая бас нөөттөр бид өнөөдөр өчтөр сүүлийн 7 хоног маргалдаж байна. Яагаад энэ 400 саяг 50 сая хэвээр нь үлдээгээд байгаа. Яг Тэмүүжин гишүүний бас зүг байхгүй. Бид нар нөөт төлөгч гэдэг маань эцсийн хэрэглэгч байдаг. Тэр хэрэглэгчд очих татврын ачааллыг л уг нь бууруулах асуудлыг бид нар тэр 400 саяын босготойгоо уг нь хамт хэлцэх хэрэгтэй байсан. Тэр нь буцаалт хэлбэр ярьж байж болно. Эсвэл тэр 10%-ийн 7-8% рүүч оруулах байт юм уу. Тэр шийдлэр эргээгээд саний ярьж байгаа ам бүлд тэр өрх толгоосон аав байт юм ээж байт юм уу. Ам бүлийнхэн тоогоор татврын хөнгөлтийг эдлэх тэр шийдлүүд нь олон янз байж болж байгаа.
За 1% татварыг бол бид нар 2 сая төгрөгийн шатал руу оруулсан. Одоо 792 мянгаас 2 сая төгрөгийн хооронд бол 1% татварын ноогдуулахар болж байгаа. За энд бол одоо нийтдээ сая 55 мянган иргэн хамрагдчих байгаа. Гэхдээ энэ бол одоо цалин авж байгаа бүх иргэд тэр 2 сая төгрөгийн шатал дээр 0-оос 1% татвар төлнө гэсэн үг. Гэхдээ энэ бол одоо том реформ өмнөх одоо хийдэж байгаа бас томоохон алхам өнөө. Бид нар бол яг сүүлийн 36 жил одоо яг энэ цалингаасаа татвар төлдөг иргэдэд бол ерөөсө татврын хөнгөлт илүүж чадаагүй. Одоо ингээ харах юм бол одоо бизнес дээр те жидүү эрхлэгч нар бол 1.5 тэрбум дээр 1% татвар төлж байгаа. За хуваарь бизнес эрхэлж байгаа иргэд одоо тэрбум төгрөг дээр 1% татвар төлж байгаа. Тэгсэн мөртлөө сая 500 мянган төгрөгийн цалинтай 2 сая төгрөгийн цалинтай иргэд 10% татвар төлдөг байсан байхгүй. Төлөөл явж байгаа өнөдр. Тэгээ тэрийг 1% руу оруулж байгаа нь бол зөв шүү дээ. Би бол баримаа гişин үн дээр дэмжиж байгаа. Тэгнийг нэгтгэж явуулаад тэгээ 7 зүрээр дэ 0 болгоод одоо 1% нь одоо 2 сая болгоод энэ бол ихний алхам. Тэгээ цаашдаа энэ татвараараа бид нар шударга ёсыг бий болгох, орлогын дэвш хуваарлтыг бий болгох, бизнес эрхлэлтийг дэмжих гэдэг цогцоор нь бол юм харах хэрэгтэй. Тийм ч учраас бидний нөөтийн хуулийг одоо намрын чуулганаар гэдэг төсөв өргөн барихтаа цогцоор нь хараад өргөн бариач. Яг бүртгэлийн тэр юугаар нь утгаар нь өргөн бариач. Яг тэр татврын хөнгөлт эдлүүлэх ёстой үнд нь татврын хөнгөлтийг эдүүлээч. Зүгээр дунд нь татврыг шилжүүлдэг үнд нь татврыг одоо хөнгөлт эдлүүлнэ гэд яриад явах. Тэр чинь бол одоо үндсэндээ тогтолцоогоо эвдээ гэсэн ийм санал яваад байна штэ л гэдэг байдлаар одоо ажлын хэсэг санаа зовлол энэ хөлбөрүүдээ гаргаж байнга оронд хураалга яваад байгаа. Тэгэхээр татвар бол зөв байх ёстой, шудраг байх ёстой, татвар төлөвлөл бүгдээрээ төлөх ёстой. Энд чинь үндсэн хуулиар бид нар долгоц одоо хүлээх ёстой 3 үүрэг байдаг шүү дээ. Тэрний нэг нь татвар байхгүй. За Тэмүүжин баримаа гişin юм хөө. За хууль санаачлагч баримаа гişin. За нэг зөв зүйлийг бас хүндэж ийн л да баасан жаргал гişүн. Татвар хувийн орлогын албан татвар бас янз бүрийн зорилготой, янз бүрийн төрөлтэй байгаа те. Жишээ нь зорилго нь ямар вэ гэвэл орлогод суурилсан тухайн гэр бүлийн те одоо 5 хүүхэдтэй мөртлөө 2 сая төгрөгийн цалинтай, мөртлөө хүүхэдгүй 2 сая төгрөгийн цалинтай хоёрын хооронд ямар ялгаа байх вэ гэдэг л одоо цаад агуулгаар асуудлыг хөндөд ийн гэж би харж байгаа. Тэгэхээр дэлхийн бас багахан оронд энэ те гэр бүлийнх нь орлогод суурилсан хэмжээгээр нь татвар ногдуулдаг ийм хувь хэмжээ байгаа л да. Тэгээ би нэг юмыг зариуд хэлмээр байгаа. Манай ардын намынх ерөөсө шудраг ёсыг тогтоох хэрэгсэл гэж энэ татварыг хараад байгаа надад ерөөсө таалагдахгүй. Эн чинь ер нь эсрэгээрээ бүр хүн ингээд өөрөө хөдөлмөрлж, өдөр шөнөгүй хөдөлмөрлж, тэр хөдөлмөрлснийхөө үр дүнд авч байгаа мөнгө штэ. Уг нь төр За баярмаа гişin гүзээ. төр энд ямар ч үүрэггүй байгаад байгаа байхгүй юу? Уг нь бол тэгэхээр ерөөсө хамгийн гол тэрэн дээр л илүү их акцент өгöd байгаа. Шудраг ёсыг тогтоох хэрэгсэл гээд. Тэгж ярих юм бол хүн илүү их хөдөлмөрлөвөл илүү цалин авч илүү амьдрах нь энэ чи зүү ёсны, зам ёсны асуудал байхгүй юу? Тэгэхээр л ерөөсө тэгэх ёсгүй. Тэр илүү хөдөлмөрлж байгаа хүмүүсээ цалин авч бага орлоготой хүмүүст өгнө гээд байгаа. Энэ үнцгийг илүү их бариад байгааг би бол ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. За мэдээж үндсэн хуулинд бол иргэн болгон татвар төлөх ёстой. Татвар буй дор төр буй гэдгийг бол ойлгож байгаа. Нөгөөдөөр энэ хөдөлмөрлсөнд нь ногдуулж байгаа татвар штэ. Хөдөлмөрлсөнд нь. Тэгэхээр энэ зүгээр байж байгаа ийм илүү цалин аваад байгаа огт биш байгаа байхгүй юу. За тэгээ 3 сая 4 сая төгрөгтэй хүмүүсийг амьдрал нь болж гин эднэрт хөнгөлөлт хэрэггүй гэж үзэж байгаа нь бол бас надад буруу санагдчихж байгаа. Өнөөдөр Монгол улсад энэ үнийн өсөлт, энэ инфляц ямар түвшинд очсон бэлээ? 3 4 5 За ер нь бол ардын намын гэхээс илүү бид нар энэ чи хилцэж байгаа дэмжиж гисэн шүү дээ. Сая бол ган үе гişүн өөр хэллээ. Энэ саналыг бол дэмжиж байгаа. Төрөний одоо жишээ нь Тэмүүжин гişүний хувь хүний олсон орлогын тэр аль болох бага аваач, аль болох өөрсөнд нь зарцуулаач, аль болох одоо энэ хөгжлийн гол түлхэр болсон хүнд нь өгөөч гэсэн шүү дээ. За энэ өнцгөөс хариулах гэдэг шиг байна. Ган үе гişүн. Баярмаа гişүн ээ.
шудраг ёсыг гэдэг маань үндсэн хууль зааснаар эргэн бүр татвар төлөх ёстой. Бүгдээрээ төлдөг байвал төлөе, төлөхгүй бол хинч татвараа төлөхгүй бай гэдэг л шудраг ёсны зарчмыг яриад байгаа. Энэ одоо хувь өндөр очиж байгаа татврын ачааллыг 3 сая төгрөг, 4 сая төгрөг бид нар ялгаахгүй бүгдийг нь татврын хөнгөлөлтөнд амруулъя гэд хоёр талаасаа ажлынхаа хэсгээс гараад энэ татврын хэмнүүд нэгтгэе явлаа шүү дээ. Саваас Тэмүүжин гишүүн ярьж байгаа зөв. Тэгээ энэ дэр чинь одоо энэ хууль бол энэ татврын хууль бол одоо ардчилсан намын ардын намын татврын хууль гэж байхгүй шүү дээ. Энэ чинь Монгол улсын татврын хууль ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар шудраг осны үдэс хувийн орлогын татрыг бууруулъя. За тэр аж ахуйн нэгжийн орлогын татрыг бууруулъя. Боломжоор сон бууруулаад ингээ явъя. Энийг хөгжүүлээд явъя гэдэг л асуудлыг ярьж байгаа шүү дээ. Энэ ардын нам ийм байр суурь, дарс нам ийм байр суурьтай гэдэг хүмүүс яриаггүй шүү дээ бид нар. Тийм ээ? За зочид танилцуулъя. Өөрхангай аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн 1986 оны төгсөгчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонд танилцж байна. За та бүхэн маань хувийн орлогын албан татвартай холбоотой асуудал дээр орж ирлээ. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн бүхний үсээ өрөөё. Гол асуудал ярьж байхад орж ирлээ бас. Тийм. Гэрч болж байна. Баяр хүргэе та бүхэндээ. За, баасан жаргал гүшүүн. За нэг зүйлийг бас ерөөсө тодруулж хэлэхгүй болохгүй байна. Энэ төрлийн татвар өөрөө халамжийн бодлого ерөөсөө биш. Энийг одоо халамжийн бодлоготой хольж утгаж ойлгоод байх юм. Энэ төрлийн татвар чинь ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ нэгдүгээр дэмжих. Хоёрдугаарт хамгийн гол нь нийгмийн ачааллыг хуваалцж байгаа буюу хүүхдээ өсгөж байгаа. Хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийг асран халамжилж байгаа. Өндөр наснуудаа асран халамжилж байгаа тэр хүмүүсийн ачааллыг төр хуваалцах үүргийг нь бид нар ингэж татврын бодлогоороо гаргаж ирээч. Тэрийг нь бид нар энэ бодлого болгож оруулж ирэх ёстой юм а гэдэг ийм зүйл ярьж байгаа. Тэрнээс биш ерөөсөө халамжийн бодлого яриаггүй. Тэ энийг яг нэг халамжийн бодлоготой хольж утгаад гуйлаад ингэж тах юм. Тэгээ олон улсад энэ чинь өчнөө олон улсын оронд хүлээн зөвшөөрөгдөөд маш олон улсууд энийг чинь хэрэгжүүлээд энэ чинь гэр бүлийг дэмжих хамгийн чухал бодлого юм байна гэд ингэж оруулаад ирсэн энэ зүйлийг одоо халамжийн бодлого гэж гуйлха болмоор байна гэдгийг За гişүүд асуулт асууж хариулт авч дууслаа.